Тэгэхээр эрчим хүчний салбарын өгүүлбэрүүд бол дандаа улсын шинж чанартай. За энд бол одоо компани засаглалыг сонгол аргаар нь хэрэгжүүлэх бол маш чухал байгаа. Ялангуяа эрчим хүчний салбар бол монопол шинж чанартай. За тэгээ миний одоо хараа түүцийн гишүүнээр ажилладаг Дулааны шугам шүлжээ бол Улаанбаатар гэдэг одоо энэ сая гаруй хүн амтай энэ том хотын дулаан хангамжийг хариуцж байгаа. Учираас энд бол одоо төвч болон гүйцэтгэх удирдлага инженер техникийн ажилтнуудын хувьд за мөн төдийгүй эрчим хүчний яам төрийн бодлогын хэмжээнд ч гэсэн одоо зөв шийдвэр бол гарч жиж сая одоо эрчим хүчний найдвартай ажиллагаа хангагдаж Улаанбаатар хотын одоо дулаан хангамж бол сайжрах ёстой юм аа. Ийм учраас энэ дээр бол одоо тухайн одоо компани уу Дулааны шугам шүлжээтэй ойр шууд одоо гүйцэтгэх удирдлагад нь ажиллаж байгаа бидэнд бол энэ одоо компани засгийн сургалт бол маш чухал ийм ач холбогдолтой сургалт болж байна. За ер нь бол энэ сургалтанд цууснараа бол яг хөвгтөр бол Дулааны шугам шүлжээний гэдэг компани бол өөрийнхөө санхүүгийн тайлан болон одоо өөрийнхөө үйл ажиллагааг ил толд одоо мэдээлэхэд бол нэлийн ач холбогдолтой байгаа. За ингээд компани зүгээс бол энэ одоо яг ач холбогдолтой үзэж одоо янз янзын одоо төвчнийхээ хүмүүсийг бол танай сургалтанд сургаж байгаа. Тэгээ бид бол одоо тэр 9 сард болох тайланд бол үлгэр жишээ тайлан бичиж уралдаанд амжилттай орж одоо бас төрүүлэх байх гэж бодож байна. За иймийн тулд бол одоо хэдийгээр одоо энэ эрчим хүчний салбарт янз янзын цаас нөхөж одоо цаас хийж идэг боловч мэдлэгийн олон сайжруулж байгаа дулаан сайн орлож хэлэх гэж бодож байна шүү дээ.